Сайн мэцхан өрхөн үзэгчдээ 80 сэдв эхэлж байна. За олон улсын ахмадын өдөр тохиож байна. За нийт монголчууд маань энэ өдрийг жил бүр ахмадын баяр хэмээн тодтогч, за ахмадуудаа баярлуулах зэрэгээр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. За тэгвэл олон улсад энэ өдөр ахмадуудын эрх ашигын төлөө дуу хоолойгоо нэгтгэж энэхүү өдрийг асуудал дэвшүүлж өнгөрүүлдэг ийм уламжлалт тогтсон байгаа юм а. За тийм ч учраас 80 сэдв энэ удаад Монгол улсынхаа нийт ахмадуудын эрх ашигын төлөө эхнийхээ нэвтрүүлгийнхаа эхний энэ хэсэгт ярилцлага хүргэх гэж байна. За тиймдээ ч бид нэвтрүүлгийн эхний хэсгийнхаа зочдоор за Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Баасан танд хүрэлцээрсэн баярлалаа. За мөн хөгжлийн бэрхшээлтэй ахмад иргэдийг төлөөлж Эрдэнэт хүрэлцээрсэн танд их баярлалаа. За мөн түнчлэн ахмадуудтай хамтран ажилладаг, нэгт холбоотой хамтран ажилладаг залуусын төлөөлөл болгож соёл урлагийн их сургуулийн бүтээлч клубын тэргүүн Үлзий хишгийг мөн урьж оруулаад байгаа юм. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр тэтгэврийн насны ахмад хижил тодтголтой байгаа хичнээн иргэн байна тийм ээ. За боломжийн хэмжээнд амьдарч байгаа хичнээн нь байна. За боломжийн бус амьдралын нөхцөлтэй байгаа хичнээн нь байна. Сүүлийн үеийн тоо баримтаас та хэлж өгөөч. За юуны өмнө нийт телевиз үзэж байгаа үзэгчтэй Монголын ахмадуудаа олон улсын ахмадын өдрийн халуун мэнд хүргье. Тэгэхээр Монгол улсын одоо нийт хүн амын 310 мянган хүн бол тэтгэвэр авдаг. Тэр дундаа ахмад настай өндөр насны тэтгэвэр авдаг хүн бол 178 мянга байдаг гэсэн юм статистик тоо байдаг. За манай нийт ахмадуудын 0.5% бол амьдралын дэд түвшинд амьдарч байгааг шилж болно. За нэг 27 орчим хувь нь бол дунд түвшинд амьдарч байна. За үлдсэн хувь нь бол үнэхээр одоо ахмадууд маань амьдралын боломжгүй нэлээд тарчигны хэсэгт амьдардаг гэсэн ийм судалгаа байдаг. За жил болгон ахмадын одоо өдөр зориулж олон улсын хэмжээнд одоо тодорхой хэмжээний уриатаагаар олон улсын хэмжээнд ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгэхээр энэ жилийн ураа бол насаар ялгарлахын эсрэг зогсоо гэсэн ураатай дэлхийд дахинд 10 сарын 1-ний өдрийг ахмадын өдөр болгон тэмдэглэж байгаагаар онцлог юм аа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй их тодтголтой байгаа одоо хөдөлгөөний бэрхшээлтэй ч гэж бас зарим талаар яриад байгаа тийм ээ. Энэ төрлийн ахмадуудын маань ер нь нийгмийн асуудал ямар байна? За танай байгууллагын зүгээс бүлэглэлийн зүгээс ер нь ямархуу ажлуудыг зохион байгуулж байгаа талаар та хэлээч. За юуны өмнө энэ нэвтрүүлэгт оролцож байгаа далимдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие хариуцлагынхаа хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй болон ахмад наснуудаа бол энэ өдрийн мэндийг төвшүүлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол заавал тэгэд насны ялгуур гэж бол ерөөсөө байхгүй. Тийм учраас энэ хүмүүсийн хамгийн одоо нэн төрөнд миний зүгээр хувь хүнийхээ зүгээс бодоход бол энэ хүмүүсийг бол нэг нийгмээс тусгаарлах байдлаар биш, ерөнхийд нь бол маш их одоо нийгэмшүүлэх чиглэлд нь л төр засаг маань тийм ээ ерөнхийдөө хариуцж байгаа байгууллагууд маань ингээд арга хэмжээ авч маш одоо тэднэрийг бол ерөнхийд нь бол нийгэмлүү бол нэлээд төлхөө нийгэм талаас нь ахуйн талаас нь ч бай нийгмийн халамж талаас нь ч бай ерөнхийд нь бол нэлээд төлхөө өхөн ажиллаж өгдөгч болоосоо гэд миний хувьд бол боддог. Тэр хүмүүсийн чинь одоо нийгмийн халамжаас авдаг тэр тэтгэвэр тэтгэмж нь бол маш бага. Тэгээ ихэнхдээ манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол ерөнхийдөө бол би л ийм болчихсон хүн гэж ингэж гар хөвгөж зүгээр суудаггүй. Миний хувьд бол одоо эцэс юу гэж хэлэх гээд байна гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол бүр нийгмээс тусгаарлаад тайчих биш тийм ээ. Аль болох боломж хайгаад тэднийг бол нийгэмшүүлэх тал дээр нэгдүгürt маш их анхаараач. Хоёрдугаарт нь бол тэр хүмүүст бол ерөн санхүүгийн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Тэр санхүү талаас нь ерөнхийд нь бол дэмжиж тусалж өгвөл ерөн зүгээр юм болов уу гэж боддог доо. Хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан байтугай залуу үеийнхээ төлөө ч гэсэн олигтой бодлого байхгүй байгаа л энэ цаг үе л дээ тийм ээ. Тэгэхээр холбооны зүгээс ахмадуудыгаа ер нь хөгжлийн бэрхшээлтэй ч гэдэг юм уу те ингээд төвшнөр нь ангилж үйл ажиллагаа явуулж зорилттой үйл ажиллагаа явуулдаг эсвэл нэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулж байна уу? Ер нь яхаа одоо Монгол улсын үндсэн хуулиар чинь хүн болгон тэгш байх ёстой л да. Тэгэхээр тэр тэгш зарчмыг бол бид нар барихыг нэгдүгээр чухалчилдаг. Хоёрдугаар бас манай Монгол улсын ахмад насны асуудлаар ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар олон улсын гэрэг конвенцэд элссэн орно шүү дээ. Тэгээд тэр олон улсын гэрэг конвенц төр чинь тэр улсуудыг нийгэмд тэгш хэрэгтэй байх, зохистой харилцаанд оролцох, идэвхтэй байх, хинээс дутхгүй амьдрах ийм үүргүүд тэр конвенцээр хүлээгдсэн байна. Энийг бол Монгол улс хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Аль 20 гаруй жилийн өмнө. Тэгсэн атлаа энийг ерөөсөө ард түмэнд тайлбарладаггүй, ойлгуулдаггүй, өөрсдөө хуулиндаа шингээдэггүй.
За Монголын ахмадын чөлөөт холбооны гол зарчим бол нэгдэл бид нэр эрхцүү төрийг бий болгож байгаа юм чинь хамгийн түрүүнд эрхцүү орчныг сайжруулах хэрэгтэй гэж хардаг. Эрхцүү орчин сайжруулсан тохиолдолд тэр орчноо сайжруулсан эрхцүү орчныг дагаад бид нэр эдийн засгийн орчин сайжруулах болно. Эрхцүүтэй эдийн засгтай байгаа тохиолдолд бид нэр санаачлалтаа хандаад энэ ажлыг сайн талаас нь дэлгэрүүлэх хамгийн таатай орчин мөрт юм л да. Тэрнээс эрхцүү орчингөө мөртлөө эдийн засгийн орчингөө атлаа сайхан болгоно гэж худлаа туг мандуулаад нэмэргүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгтээ би төрийн байгууллагаас ямар нэгэн зочин урья гэж ботсонгүй л дээ. Сонгуулийн дараа одоо олтол төрийн байгууллагууд эмхлэгдэж цэгцлэгдээг байна. Дээрээс нь цэгцлэгдсэн ч гэсэн мэрэгжилтнүүд хуучин ажиллаа мэддэг хүмүүс нь сайдын зөвшөөрлөгөөр ярилцлаганд орох эрхгүй болчих одоогийн сонгуулийн дараах хувилбараар бол тийм болохоор залуусын төлөөлөл болгож үлзэн ишгээгээ өрсөн байгаа. Тэгэхээр ахмадын өдөр гэхээр л бид нэг ахмадууд тойрч суугаал асуудлаа ярьдаг штэ тий. Тэгэхээр за ахмадуудтай хамтарч ажилладаг залуусын байгууллагын хувьд ер нь одоогийн Монгол улсын ахмадуудын төлөө гэсэн бодлого ер нь ямар байгаа юм шиг чамд санагддаг вэ? Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе. Тэгээ манай клуб болохоор Монголын ахмадын чөлөөт холбоотой жил гармын хугацаанд хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ жилийн олон улсын ахмадын өдрийг хамтран бид нар зохион байгуулад монголчууд бол ахмад настай өвөг дээдсээ эртнээс хүндэлдэг ёс уламжлалтай арт түмэн. Тийм болохоор бид нар нэг өдрийг ахмадуудтайгаа хамт өнгөрөөж тий хамт зураг бүжиглж их чөлөөтэй маягаар өнгөрөөсөн. Одоо ахмадуудын маань хувьд тэтгэврийн зээл гэдэг нэг айхтар бэрхшээл байгаад байна. Тэр нийт ахмадуудын маань ер нь хичнээн хав одоо тэтгэврийн зээлтэй байгаа вэ? Өнгөрсөн 6 сарын судалгаагаар бол нийт ахмадын 87% нь тэтгэврийн зээлтэй байна. Тэтгэврийн зээлээс гадна тэтгэврийн зээлийн хөө өөрийн хөндөр. Хоёрдугаар урт хугацаагаар авдаг. Авсан зээлийн ахмадууд өөрсөндөө хэрэгэлдэг гэж хэлэхэд хэцүү. Дандаа гэр бүлдээ хэрэгэлдэг. Ачсан нэртэй хэрэгэлдэг. Тэгээ одоо тэтгэврийн зээлийг төлж чадлагүй тэнгэр тайлдаг. Өөртөө буцдаг. Ятхнаа Монголын төр тэр ахмадыг одоо насаараа залуу насаа их орондоо зориулсныг бодоод насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлснгийг бодоод Монгол хүн болж төрснийг бодоод насасныг бодоод тийм ээ ятхнаа тэрний тэнгэр талхтан тэтгэврийн зээлийн 0 гэж болно шүү дээ. Тэр ихт нөхөртөө буцаадаг. Тэгэл одоо үлдсэн гэр бүл нь мэдээж эмээгээрээ тэжээлэгжсэн өнчин дөрөв зээ одоо эмээгийнхээ өрөг төлнө гэдэг бол мөн явдалтай яа. Тийм ээ ингэж л хатуурч байгаа. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүү бол өөрөө одоо маш том эдийн засгийн яргалал явагдаж байгаа л да. Би яг зүгээр хатуугаар хэлэх дуртай л да. Тэгжээж манай энэ сонсдгоо даруй нэрийн чинь чихэн дэлдийж зүрхэн жоохон ч гэсэн яг хийх багт би горддог байхгүй. Ямар сандал энэ 10 гаруй жил хилээд одоо үг авахгүй болохоор аргаан барахт одоо миний зэвсэг юм да. Хатуугаар хэлж байгаа. Одоо ямар буу бариад босолтой юм биш. Хотго бариад жадалтай юм биш. Тийм ээ. Тийм учраас ийм одоо айхтар том яргаллыг хийчихэд өөрсдөө болохоор офшор данстай. Тийм ээ. Хэд хэдэн газарт одоо хаусаа барьцсан. Шинэ жилээр одоо 15 давхар сая гаруй төгрөгийн ганцхан оройг өнгөрөх гэж одоо бялуу хийлэгдэгч байх жишээ нь. Гэтэл өнөөдөр 78 хүрсэн ахмад настан залуу наснда яаж хөдөлмөрсөн, яаж энэ улсыг хөгжүүлсэн гэд тэрний буян дээр л тэр офшор данстангууд байж байгаа шүү дээ. Эцсээс л тэгэхээр өмнөх үеэ ингэж их тарчлаан зовоож байгаа бол өөрөө ч гэсэн тийм сайн сайхан байх нөхцөл боломж байхгүй л дээ. Аливаа нэг юм чинь авлагатай эргээд нөхлөгтэй байдаг учраас би одоо Монголын өнөөдрийн шинээр төвсөн засаг төрийг нэгдүгээр тэтгэврийн зээлийн хөвөг буулгачаас гэж чин сэтгэлээс өсөж байна. Эрдэнэтхой хувьд тэтгэврийн зээлийн талаар яг бодит байдал юу нь ямар байна? Тэтгэврийн зээлтэй ахмад насны амьдралдаа зарцуулж байгаа зарцуулалт юу нь ямар байгаа талаар та нэг бодит жишээ аваад хэлж өгөөч тийм ээ. Тэтгэврийн зээлгүй хүн бол цөөхөн л байгаа бах. Миний хувьд бол би бол зөвхөн гэр хороолт амьдардаг. Миний найз нөхдүүд, таньдаг хүмүүс бүгд л тэтгэврийн зээлтэй. Яг өөртөө зориулж бол тэтгэврийн зээлийг авдаггүй гэж би бол боддог. Тийм яг үнэн тий. Юус өөртөө авч ийн жишээлх юм бол би тэтгэврийн зээл авлаа гэл ингээл бодоход чинь би өөрөө би одоо нэг сайхан болгон шүү баваад өмсч. Тийм ээ. Би нэг тим юм тэгчий гэж ингэж авдаггүй. Дандаа Монгол хүмүүс ер нь хүн хөтлөөл өр хүүхдийнхаа төлөө явдаг. За миний тэр хүүхэд одоо нэг машин нэг гайгүй наавад унах гэж байгаа юм байна. Тэрэнд нэг ханд өгчий. Тэр маань нэг хашаа байшинтай болж байгаа юм байна. Тэр маань нэг байр авах гэдэг юм байна гэл ингээд жоохон гайгуухнууд нь бол ингэж боддог. Бүр нэлээд доор орсон одоо нэг өсний эмзэг бүлгийн хүмүүс нь бол
одоо ингээл хоол ундгүй хэцүү байгаа тохиолдолд бол одоо өвөл ингээл одоо намар болох чинь тий. Тэгэл одоо өвөл болох гол өвлийн бэлтгэл хийх гээл намар болох жоохот чинь гэр орноо дулаалчмаар төлөө нүүрсээ авчмаар бас нэг хоол ундаа бадаачмаар ийм болохоор за одоо нэг хэдэн хүүхэд минь одоо хэцүү байна. Одоо надаас өөр орлоготой хүн байхгүй. Тийм учраас тэр үний тэрэнд нь зориулаад үгүй. Одоо тийгчи. За одоо нэг оюутан хүүхэд нэг хүүхэд оюутан боллоо гэхэд сургалтын төлбөр байхгүй. Тэр нь дутдаг ч юм уу бүр ордос байхгүй багт. За одоо би л одоо ингээл амьд байхдаа тийм л юм эцэг их болж төрснийхээ хувьд бол одоо тэрнээс хүүхдийнхээ одоо ямар нэгэн амьдралын бэрхшээлийг хуваалцах ёстой. Тийм учраас би одоо хүүгийнхаа хүүхдийн төлбөрийг хийчих гэсэн иймэрхүү л маягаар хөгшчүүд бол ерөнхийдөө бол тэтгэврийн зээл авдаг. Тэгэл өөртөө бол ер нь ганд нь хайчиж байгаа л баггүй юу? Тэр зээлтэй 6-7-8 сарын хугацаанд ер нь ямар их усүрээр ахмадууд маань амьдарч байна. Гэхдээ одоо хэцүү. Тэр бол өстой хэлэхэд яг тийм юмар ийм юмар гэж бол хэлэхэд хэцүү. Тэгэл нэг хүүхдүүдийнхээ гарыг харна, амтны царай харна, арай нэг гар нь хөдлөөд бас нэг өөрийнхөө хэмжээнд нэг жижиг сажиг юм хийждэг хүн бол тэргээрээ зарим хөгшчүүдийг харахад бол элэг эмтэрмээр л харагддаг. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгоход ер нь ахмадын байгууллагууд нэг их дуурайгүй тий. Би хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгоно ихт нь үгүй байх гэж бодсон. Би арайч тиймдээ тулсан ярах чинь биш гэж бодсон байхгүй. Энэ бол эдийн засгийн том дээрэн байхгүй юу? Хүчингүй болгохтой юу гэж хэлсэн? Альва нэгэн хуулийг хүчингүй болгож болно, өөрчил шинжилж болно, нэмэгдэл өөрчлөлт оруулж болно. Тийм ээ? Тэгвэл хууль эргэцэн үндэслэлтэй тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ч одоо ясны үнэлцэн авахгүй гэж юм. Хизээч манай Монголын ахмадуудаас тэтгэврийг авахгүй гэж хэлэх нэрээ үнэндээ байхгүй дээ. Ер нь бол энэ хамтын тэтгэврийн тухай хууль маань их шүүмжил дагуулад байгаа. Бас монголчууд ч нөгөө сүсэг бишрэлттэй тэгээд нөгөө талигаж болсон өгчнийхээ нэрийн өмнөөс биеийн тэтгэврийг авмааргүй нэ гэсэн саналын сангийн ам талдаа их нэлээд ахмадуудын санал ихэрэд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн юм санал оруулж ирсэн. Сангийн сайд болсныхоо төлөө тийм муухай үг хэлчихээл. Тэгэд одоо Монголын ард түмний нэг тасархай биш юм шиг, монгол хүн биш юм шиг тий. Гадаадаас хүн ирээд эх оронд маань биднийг одоо хөлд ороо гიშгэж байгаа юм шиг ийм муухай асуудал гаргаж болохгүй. Нэгээрэл би одоо улсад 32 жил шимтгэлээ төлчөөд түүнийхээ 20% үлдсэн хандив өгөх хэрэг надад байх ёстой шүү дээ. 20% Тусад 32 жил төлчөөд тий юу гэсэн юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. Өнөөдөр хамгийн одоо бага тэтгэвэр хувь тэнцвэрсэн тэтгэвэр гэж байдаг юм л да. Энэ маань 216 мянга болчиход байгаа. Тэгэхээр энэ 216 мянган цасны 20% гэдэг чинь өвдөл нэг 40 хэд мянган цас шүү дээ. За бүрэн тэтгэврийн хамгийн доод хэмжээ 251 мянга болчиход байгаа. Энэний 20% чинь л 50 мянган цас шүү дээ. Тэгээд 50 мянган цас би одоо хань ижлийнхаа хамтын тэтгэврийн хуулиар би 7 сарын 17 оны 1 сарын 1-ээс би 50 мянган цас авлаа гэхэд бүтэн жилдээ би хэдэн мянган цас авах нь вэ? 600 мянган цас авах нь дээ. Тэгэхэд энийг насны хишгээр солино гэж байгаа байхгүй. 70-аас дээш наслаа. Тэгээд чамд 100-аас 300 мянга өгнө гэж байгаа. Нөгөө миний жилдээ авах 600 мянган ерөөсөө 10-аас 20% л өгнө шүү дээ. Ингэж одоо ард түмнээс гар татах, ард түмнээ ядуу байлгах, ард түмнээ одоо ингэж бүр үл хүндэтгэх энэ асуудал бол хэрэгсэж байна л да. Тийм учраас би бол энэ дээр хатуу тэмцэнэ. Тэмцээрч байгаа. Би твлийн баг орлож ийсэн. Одоо чуулган нэгтгэд бид нар улсын хурлын бүх гишүүдийн гар дээр бас албан шаардлага тавих гэж байгаа. Аймагуд нэг бүгдийг эсэргүүцсэн аймгийн бүх ахмадууд эсэргүүцэж байгаа. Одоо сумдууд бас эсэргүүцсэн бичиг бас бөөгнөрч эхэлж байгаа. Төрийн бас байгууллагууд эсэргүүцэж байгаа. Гэхдээ залуучууд ч гэсэн энийг эсэргүүцэх л ёстой шүү дээ. Гэхдээ хэрвээ та надад одоо хамтын төр өгөхгүй л та нар нийгмийн даатгалын төлөх шаардлага алга байна шүү дээ. Өнөөдөр Монголын засаг төр ард түмнийг нэг ширхэг гэсэн гомдоохгүй л ажил амьдруулах үүрэг хүлээж ил төр бий болж байгаа. Тэр төрийг бид нар байлгахын тулд татвараа төлж байгаа. Тийм ээ? Нөгөө татварын дор төр тогтдог учраас үгүй тэгээ ард түмнээс авчаад карманаас нь суулчаад буцаад тэр авсан усуудаа жаргаагач тий. Тийм учраас би олон улсын ахмадын өдрийг одоо бас тохиолдуулаад төрийн шийдвэр гаргадаг бүх хүмүүсийн чихэнд хэлмээр байна л да. Та нар хамтын төрийн хуулийг хэрэгжүүл. Энийг хүчингүй болсноо бол буцаа. Хэрвээ хүчингүй болгож байгаа бол эргэцсэн хууль зүйн үндэслэлтэй эргэцсэн хууль эргэцсэн үндэслэлтэй тэр үндэслэл гаргаж нар түмэнд бичгээр тараа. Тэр чинь би одоо хууль эргэцсэн өөрөө хуулийн магистр хүний хувьд үнэхээр хууль эргэцсэн үндэслэл байна уу гэдэг би бас өөрөө тогтоомоор байна. Бас тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай ярьлаа тийм ээ. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлаар ярихад
Монгол хүний дундаж наслалт хэд вүлээ? Энтэй ер нь хэр дүүж нийцж байгаа гэж та бүхэн бодож байгаа вэ? Тэтгэврийн насыг нэмэх асуудал одоо яригдчих болохгүй л дээ. Яагаад тэгэхээр Монгол улсад одоо гартай болгон хөдөлсөн болгон цалин авсан цалин амьдрал төрөх тийм ажлын байр илбэг байдагсан бол хинч гэрте гараа хүмүүс хөсдөггүй. Тэтгэр хүн болгос хүн дургуцдаг байхгүй яг шударга хэлгээд. Харамсалтай нь Монголд ажлын байр алга. 35 наснаас дээшт ажлын байр олдохгүй. Ажлын байр нь нам дагаж олдож байна, мөнгө дагаж олдож байна. Эсвэл асар өндөр шаардлага тавьж. Англи хэлтэй байх, хувьтай машинтай байх, хотын одоо төвд ойрхон гэртэй байх гэж байгаа шиг тийм ээ. Ийм ажлын байр байхгүй тохиолдолд тэтгэврийн насыг нэмнэ гэдэг бол өөрөө за та нар ер нь амиа хорлож өгөх гэж хэлсэн дээр ер нь яг тэнцвгийн тэмдэг. Одоо 58 настай хүн ярьж штт. Би одоо баасаа улсад 21 жил ажилласан. Хэвтэрт орцсон. Одоо би 2 жилийн дараа 60 хүрэх гэж байна. Тэгсэн одоо тэтгэврийн насыг 5-аар нэмээд 7 болгох юм байна. Тэгвэл би одоо ерөөсөө ямар нэг юм олж ууж өгөхөөс биш тэтгэврт гарах гэдгийг үзэх төвчээр алдагдаж байна бас. Юу болоод байна? Нэрээ нэмэх гээд байна уу? Худлаа юу? Гэдэг асуудал ярьж шин. Гэтэ өнөөдөр 40 настай хүүхдэд ажлын байр олдохгүй байхад 55-тай 60-тай 50-тай эмэгтэйчүүд яаж одоо 5 жил 10 жилийн нэмэх юм бэ? Тэтгэврийн нас нэмнэ гэдэг бол аюултай. Монголд өнөөдөр байгаа нөхцөл болохгүй. Хэрвээ тэгэх юм бол үнэхээр иргэний дан гарна. Яг л өнөөдөр тэтгэврийн нас гар нэмэх юм бол босно гэсэн хүн маш их байна. Тэгээ энэ бол ойрын үед тэтгэврт гарах гэж байгаа хүмүүсийн ч асуудал биш, ерөөсөө миний насны залуусын хүртэл асуудал болчиход байна. Бүх хүний асуудал болчиход байна, тийм ээ. Тэгээ энэ тэгээд хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингү болгосонтой адил Орсон борооны араас цоон өмөрөх юм болчих үү дээ. Гэхдээ яг манай монголчуудад нэг зам байх юм. Ингээл улсын хурлын 76 нөхөр хамтын тэтгэврийг хүчингү болгочихоор дахиад тэр хууль хэрэгжих хэмжээний байж болдгүй юм шиг харах юм. Тэгвэл одоо бүх хүний 5 гарынх нь баруун хуруу гарынх нь 5 хуруу бүгдийг чавчна гэдэг одоо өнөөдөр их хурл хууль гаргачих юм бол одоо их хурлаас гарсан хууль юм чинь чавчуулаа гэж сууж их юм уу? За агуулга нэг байна шүү дээ. Нэгэн л энэ хамтын тэтгэврийн хууль хэрэгтэй. Тэр хуулийг буцаад хэрэгжүүлэхийн төлөө нартам хуулийнхаа төлөө өөрсдөө дуу хоолой нэгтгэжтэй. Хүн болго энийхээ төлөө дуурайчтэй. Хөдөлмөрлөөчтэй. Энийний төлөө ухаан санаагаа зарцуулаачтэй. Энийний төлөө эрсдэл амсаачтэй. Хэрвээ өнөөдөр энэ одоо 65 хүн нэг намаас гарсан 65 нөхрийн гаргасан болгоныг хүчингү болчлаа өнгөрөө. Гаргачлаа өнгөрөө л гэдэг. 85-аас дээш насныхны толгойг авна гэдэг хууль гаргачихвал яах юм? Гаргаж л орчих шүү дээ. Болох юм байна. Юу ч хийж болох юм байна. Хинч босхгүй юм байна. Дураараа авирлаа гэд. Одоо офшор дансыг хамгаалах хууль гаргах гэж шүү дээ. Ийм яриад игдсэн шүү дээ. Гэхдээ одоо ямар 3 сая хүнээс хин нь офшор дансанд хэдэн тэрбум марна Монголын баялагийг авчид нуугаад яхаар үлдсэн ард түмний 60-70% ингээд ядуу амьдрал сууж байгаа. Тэгвэл Монголын ард түмэн өнөөдөр Монголын офшор дансангуудыг эх оронд мөнгөний татаачдээ. Офшор дансангуудыг үнэхээр тэр нь хүлийн зөвшөөрлөө шүү дээ. Гэхдээ энэний төлөө Монгол хүн болчиход эх орондоо байгаа юм бол дуу хоолой нэгтгэж шүү дээ. Хүчээ нэгтгэж. Хүн болго энэний араас дуграач. Үндсэн хуулиар хүн болгонд үг хэлэх эрхийг олгоцсон шүү дээ. Эвлэлд нэгдэх эрхийг олгоцсон шүү дээ. Тайван жогсоол цуглаан хийх эрхийг олгоцсон шүү дээ. Тийм ээ. Үзэгчид намайг нэг асуулт асуугаасаа гэж бодож байгаа хаа. Та бол анх нэлээд галт цогтой ширүүн тэмцэгч байлаа шүү дээ, тий. Ахмадуудынхаа ингээл дуу хоолой хүргээл сүүлийн үед та ер нь нэлээд чимээгүй байгаад байгаа. Ер нь энэ мэд асуудал дээр та ер нь тэмцэхүү л гэж би асуух гээд байна. Миний галт цог өнтөрсөн гэдгийг та нар хараад хэлж чадахгүй л тий. Миний галт цог тэр 2004 оноос илүү шатж байгаа л да. Гадаа харагдахгүй гэсэн дотроо шатж байна л да. Тэгэхээр би далд ороогүй л дээ. Айгаагүй, ичээгүй, чачаагүй, суугаагүй л юм л да. Би Сүхбаатарын талбай дээр гэр барьж байсан зөндөө би. Би Сүхбаатарын талбай дээр мөнгө зогсдог, гадаа зогсдог хүн биш. Намайг гадаа зогсоход гудамжны бас гэж хэлжсэн шүү дээ. Тийм ээ? Боловсролгүй бас гэж хэлжсэн. Тийм учраас би эрхцүүтээр дандаа хүчээр үзэхгүйг ойлгосон. Би Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуульд ороод бакалавр хийгээд магистр хамгаалсан. Би сурахын хажуугаар 21 аймагт Монголын ахмадуудын асуудлыг шинжлэх 11 төрлийн ихтгэл уншсан. 21 аймагт 270 гаруй мянган ахмадууд би ихтгэлээ сонсгож чадсан. Өнөөдөр 273 сумд Монголын ахмадын чөлөө талын салбар ажиллаж байна. Бүгдийн улсын бүртгэлийг гэртэлгээтэй, бүгдийн тамга тэмдэгтэй, бүгдийн данс даваатай. Ахмадуудыг ахмад гэдэг эрхшээгийн төлөө улс төрөөс ангид байх, нэгдмэл байх. Олон улсын тэр олгогдсон эрх хэрэгчлөөгөө эдлэх,
Одоо өнөөдөр Монголын ахмадуудын эргэцэн орчны хуулийг бид нэр 190 мянган ахмадын саналыг авч боловсруулсан. Тэтгэврийн зээлийн асуудлаар бид нэр банкны хэмжээнд, ахмадуудын хэмжээнд, засгийн хэмжээнд маш олон удаа зөвлөгөө хийсэн. Монгол улсын одоо хүн болгонд хамааралтай газрын хэвлэлийн баялагаар бид нар бас Монголын ахмадуудад бодит мэдээлэл хүргэсэн. Монголын ахмадуудын чөлөө цагийг зөв өнгөрүүлэх, тэдний эв нэгдэлтэй байлгах, эрүүл мэндийн хамгаалалтад хөдөлгөөнтэй байх, бас одоо компьютерийн сургалттай байх. Бид нар одоо ахмадуудад компьютерийн сургалтын 40 цагийг үнэгүй сургаж байгаа. 4 дахь төсөлтөөс одоо 5 дахь сургалт нийт өдрийн өглөө эхлэх гэж байна. Гэх мэтлэнгээр одоо би Сүхбаатарын талбайд биш. Ахмад тулгууны одоо сайн сайхны төлөө эргэцэн орчинд маш олон ажил хийж. Та үе үеийн төр засагтай нэлээд шөөмжлөлтэй ханддаг тийм ээ. Тэгээ энэ цаг мөчид байгаа төр засагтай ер нь хил амаа ололцох шинжтэй байна. Тэгэхээр Монголын ахмадын холбоо гэдэг байгууллага бол намын дэргэдэх улс төрийн байгууллага юм. Манай Монгол улсын улс төрийн намуудын тухай хуулинд их том алдаа байгаа. Намууд дэргэдээ олон нийтийн байгууллагатай байж болно гэдэг. Тэгэхээр Ардын намын ахмадын холбоо, Арчис намын ахмадын холбоо, Ногоон намын ахмадын холбоо баах намууд нөөмө 310 мянган ахмадын чинь үе мөчөөр салгаад хид хэсгээр нь мал айлд хувааж өгч юм шиг хуугайцсан. Монголын ахмадын чөлөө толбоо бол Монголын ахмадуудыг улс төрөөс ангид нэгдвэл нэг цул хүч байх. Ахмад насны язгуур ашигын төлөө Монголын ахмадууд нэг байхын төлөө үүссэн ийм сайн дурын үндсэн дээр эвлэлт нэгдсэн иргэний нэг юм. Нийгмийн байгууллага манайд бол нам хамаагүй, нас ч хамаагүй. Манай байгууллагт одоо манай байгууллагын хүндэт медалаар 5 настай хүүхэд шагнагдсан. Яагаад гэвэл тэр хүүхэд ахмад болно. Хизээ нэгэн цагт. Тэгэхээр одоо бид нэр шинжлэлийн засгийн газар, Алтан үеийн сайдын засгийн газрын үед бол бид нар чинь 6 сар нусалдж иж арай чөө хийж ахмадын асуудлыг засгийн газрын асуудал болгосон юм. Сайхан бэлэг сайдын засгийн газрын үед бид нар бүр засгийн газрын тогтоол гаргуулсан юм. 48 тоо тогтоол. Одоо энэ шинээр бий болсон засгийн газар манай Монголын ахмадын чөлөө толгойтой хамтарч ажиллах уу гэсэн шийдэл гаргаагүй. Яг зогсолтын байдалтай байна. Хөдөө орон нутагт манай салбаруудын сайн ажилласан салбаруудыг бүгдийг зогсоогоод намынхаа одоо хуучин ахмадын хороонуудыг сэргийж эхэлж байгаа. Тэгэхээр засгийн газрын ажил гэдэг бол намын ажил биш. Энэ бол төрийн ажил. Төр гэдэг бол намаас ангид юм. Нийт ард түмнийг ямар намын гишүүнээс үл хамаарч нэгэн жигд хайрлах, хамгаалах, нэгэн жигд хүрэх, тэдэнд зориулсан нэгэн жигд хууль тогтоох, хэрэгжүүлэх ийм байгууллагыг төрийн байгууллага гэж байна. Тэгэхээр бид нар бол яг л тэр төрийн байгууллагын зарчмаар ажилладаг. Тэгэхээр одоо бид цаашид хамтран ажиллах саналаа бол тавьсан байгаа. Монголын ахмадын чөлөө толгой гэдэг байгууллага бол 4 жилийн хугацаанд Монголын ахмадууд бидний эрх ашигын төлөө дуурах ёстой. Бид чинь хүү юм байна. Ахмад хүн ч гэсэн бид нийгмийн оролцоотой байх ёстой юм байна. Бид нар бол нийгмийнхаа тэргүүлэх хүч, үлгэржиж байх хүч байх ёстой гэдгийг бид нар тодорхой хэмжээнд ойлгож чадсан. Олон улсын хэмжээнд одоо Монголын ахмадуудын дуу хоолой хүрэх тэр үе талбай нээсэн. Олон улсын хэмжээнд байгаа ахмадын асуудлыг бид нар Монголын ахмадуудад хүргэх тэр одоо нөхцөл болцоог бид нар бүрдүүлж чадсан. Би өөрөө энэ жил ахмад болсон. Тийм учраас Монголын ахмадуудын хэдэн хувь нь энэ асуудлаар явна уу, байна уу, үл хамаарч би одоо өөрийнхөө ирээдүй болон одоо таныг сайхан орчинд ахмад байлгах тэр нөхцөлийн төлөө би хатуу тэмцэн. Цааш тэмцэн амьсгалаа хураад л явна гэж бодож байгаа. Миний гал цаг бол унтрахгүй. Шударгаас би болсон цагт амар амгалан байдал бий болно. Шударгаас би болоогүй цагт би миний гал улам асна. Нөгөө канондар гардаг шиг би галтаа цамц өмссөн. Одоо энэ засгийн газар гарснаас хойш гарч байгаа энэ ахмадуудын эсрэг гэж хэлж болохоор энэ шийдвэрүүд бол нийгмийн даатгалын санд бараг мөнгөгүй болчихсон гэдэг нэг хардлага байгаа тийм. Нийгмийн даатгалын санд нь зориулах ёстой мөнгөө зориулах юмд зориулаагүй сан мөнгөгүй болчихсон нэг ийм учраас л янз бүрийн шийдвэрүүд гараад байна гэсэн хардлага ер нь нийгэмд байна л да. Тэгэхээр тэнд байгаа мөнгө зохих ёсороо байгаа юу? Зорилт бүлэгтээ зарцуулагдаж байгаа юу гэдгийг олон нийтийн хяналт тавиад шалгалт оруулах ер нь боломж байдгүй. Байгаа бол та яагаад тэрийг ахалж болохгүй? Болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Би одоо асуудал тавьж хэрэг хамтын тэтгэврийн хуулийг буцааж сэргээж 17 сарын 1-ээс асуудал ярихгүй юу нийгмийн даатгалыг шалгах байх юм шалгах онцгой комисс байгуулна. Бид эх орондоо эзэн байх хэрэгтэй. Ямар иргэд байна, тийм төр засаг байна гэсэн зарчим байгаа. Яг үнэ. Тэгэхээр би Монголын иргэдийг юу гэж хэлэх гээд юм хэрэг нам гэж битгий гашгар. Өөрөө азралтай байхын тулд өөрөө л юм хий. Юу ч шаардж чадаагүй хүн юу ч олж авдаггүй юм. Энэ бол арчлалын зарчим. Арчил гэдэг бол намыг хэлэхгүй. Хэсэг үлэг лидерийг хэлэхгүй. Арчил гэдэг бол иргэн болгон шудраг усны төлөө зогсох, өөрийнхөө сайн сайхны төлөө иргэн болгон дуурч чадах тэр нийгмийг л арчилсан нийгэм жилдэг юм аа. Арчилсан нам уншихаар арчил унчиж байгаа юм шиг битгий бод.
Өнөөдөр Монголын төр өөрөө ардчилсан зарчмыг дэлхийд дахин зөвшөөрсөн учраас хүн болгоны оролцоо хэрэгтэй. Тэгэхээр ярилцлага бүгдээрээ сайхан гэгээтэй сэдвээр үргэлжлүүлээ тийм ээ. Тэгэхээр энэ өдөр бас ахмадууд маань залуу үеэ нэг харах. За одоо цаг залуу үе маань ямар байна? Дээрээс нь монголчууд бид нар чинь ахмадуудаа хүндэлдэг, хайрладаг, барууны орнуудаас ялгарах маш сайхан уламжлалтай, сэтгэхүйтэй юм хүмүүс тийм ээ. Тэгэхээр энэ сайхан бахархлын талаар монгол хүний ахмадаа хүндэтгэх бахархлын талаар бүгдээрээ сайхан үзэл бодлоо ярилцгаа Эрдэнэт багаас. Уг нь бол манай монголчууд бол эртээр үеэсээ өөрийн гэсэн өв соёлтой, ёс заншилтай, уламжлалтай ийм л сайхан улсууд байсан. Одоо ч байж л байгаа. Тэгтээ ахмадуудаа бол хүндлэх тийм ээ. Тэднийг бол аасрах, хамгаалах, хайрлах гэдэг бол одоо зүгээр л нэг хоёр хүний хоорондын асуудал бол биш байх гэд би бодож байна. Ахмадын тэтгэврт гарах насыг одоо нэмнэ гэж байгаа дээр бол би 100% бол эсэргүүцдэг. Өөрөө ахмад хүнийхээ хувьд ч бай ер нь бол тэр хүмүүс өөрсдөө би одоо үнэндээ л хэцүү байна, үнэндээ тарих толгой ядарч ийн гэсэн тохиолдолд бол тэр хүмүүсийн тэр тэтгэврийн насыг бол өшөө нааш нь татаж өгөөд зүгээр нэг оюуны хөдөлмөр нэг гарын дор хөдөлмөр хийдэг хүмүүс бол яг одоо жишээлх юм бол би ч одоо тэтгэврт гарчихсан 60 настай. Гэтэ би төрийн бос байгууллагад ажиллаж байгаа. Бид нар бол чадчихээн гэж бодож байгаа. Өөрсдийгөө бол тийм хүмүүсийг бол 60 ч байна уу, 70 ч байна уу хүртэл нь ажилуулад нэлээд хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийг бол насын нааш нь татаж өгвөл яадаг юм бол доо гэсэн юм бодолтой байдаг. Юм ер нь гэрэлтэй байж ижил сүйдэр гардаг юм л та. Яг Тэгэхээр манай Монголын залуучууд бас сайхан болж байгаа. 2004 онд намайг анх ахмадын асуудал ингээд хөндөж байхад энэ баасан ямар ахмад хөө юм уу гэл одоо ер нь нийгмээр жигсчихсэн да. Шудраг хэлэхэд намаа таньдгүй мөртлөөл үзий яддаг байсан. Натаа нүүр учирч үзээгүй, гар барьж үзээгүй мөртлөөл үзий яддаг байсан байхгүй. Тэгэхээр одоо манай өнөөдрийн залуучууд бол асуудал их бодиттой ханддаг болсон. Би энийг бол 12 жилийн одоо энэ урсгалаар бол сайн болж харж байгаа. Одоо залуучуудад ингээд асуудал тавихаар шал өөр болсон. Тэгэхээр залуучууд бас их чадaltaй. Ахмадууд компьютер мэдгүйгээс бол маш их соцордог байхгүй юу? Тийм учраас би ахмадуудад компьютерийн сургалт явуулаад байгаа юм. Тэгэхээр залуучууд бол компьютер сургалтанд бол гавшгаа мундаг байна. Гадаадын олон орны хилэндээ мундаг байна. Дээрэс нь одоо нөгөө компьютерийн арга чинь бидний үеэр нөгөө бүх юм гараар зуудаг механик байлаа ш. Одоо чинь тийм биш. Манай Монголын ахмадын чөлөө толгойн аппаратад дандаа залуучууд ажилладаг. Баггүй. Манай гадаад харилцааны хүүхэдгэд одоо 27 та хүүхэд байна. Олон нийтийн албан дээр ихэд 32 та хүүхэд ажиллаж байна. Гэх мэтлэнгийн. Манай аппаратад одоо 2 сая тэтгэврт гарлаа. Бус нэтгэврийн хүмүүс биш, залуучууд. Тэгээд тэд нар ингээ асуудыг зөв ойлгоод маш шуурхай, сэтгэлтэй, бас ингээ олон өнцгөөс нь асуудыг олж хардаг. Интернетээс бас юм нэмдэг, их гэгээлэг. Тэгэхээр залуучууд бас сайн бие манай залуучууд. Би бол залуучуудаараа бол бахархдаг. Өнөөдөр Монгол хүнээр бахарх юм байхгүй арга байхгүй. Манай залуучууд бол ер нь одоо яг арслан нэг тэгээ хөл нэвл алхаж байгаа. Тэгээ одоо л ахмадууд бол яг хоёр социализмаас арслан руу орсон болохоор одоо ахмад наснууд бол хоёр өөр нэг нийгэм үтсэн хүмүүс болохоор залуучууд ер нь их зөвлөмж эхэлдэг баг. Ахмад хүн бол амьдралын туршлага их эрдэм мэдлэг байдаг. Тийм болохоор ахмадуудаас залуучууд их үг сонсоод тийм. Сүүлчийн нэг сонирн байж магадгүй нэг асуулт байна л да. Тэгэхээр барууны орнуудад ингээд нэг 70 гарсан хөгжүүлийг харахад чинь миний амьдрал одоо дөнгөжл эхэлж байна те. Би найз охинтой байна, би найз залуутай гэл. Айгүй ингээд сэтгэлээрээ цоглог залуу ингээд яваад идэг. Монголдо би бол шүүмжлэх хэрэггүй. Гэхдээ ингээд ойр тойрныхныгоо хамаатан саднаа ахмадуудаа ингээд харахаар сэтгэлэн төрүүлээд хөшрөөд байх тохиолдол хаяа ажиглагдаад идэг л да. Тэгэхээр энэ дээр ер нь та бүхний бодол ямар байдаг вэ? Бид сэтгэлээрээ залуухан байх хэрэгтэй тийм. Чи маш чухал асуулаа. Монголчууд бид нөгөө өөрийгөө хүн бол төрсөн. Тэг их сайхан амьдрах хэрэгтэй. Бас их өөдрөг байх хэрэгтэй. Ажрал идэх хэрэгтэй гэдгээ их муу мэдэрч байна. Нэг тийм бие биенийгээ монгол хүн бол төрсөн гэдгээрээ биендээ сайхан үг хэлэх, тэрний баярлж байгааг хуваалцах, өшөө гунж гутаж байвал сайхан болохын төлөө тэр хүнтэй жоохон ч гэсэн гэрлэр ингэж одоо тусгаж ивэх.
тийм сайхан сэтгэлийн манай монголчуудад их дутуу байна. Ингээл гадаад дотоод хурал явж байгаа чинь мэдлэл танихгүй мөртлөө мэдлэл гар бараал тий сүйзэлж байгаа. А манайх гудамжинд танихгүй үнтэй мэдлэл энэ одоо өвчин туссан юм. Юундаа инегээд байгаа. Юундаа инегээд хүнтэй мэдлээд байгаа юм. Дор хайчил юм. Тийм учраас монгол хүн бол төрсөн юм чинь бие биенийгээ хайрл, гудамжинд твтсэн байсан аригчин байсан ч түүнийг хайрл. Яагаад бол бидний тусгүйж байгаа. Бидний ясны тасархаа. Тийм биз? Тийм учраас монголчууд бие биендээ нэг баярлаа гэж хэлээд сурчих, танихгүй гэсэн мэдлээ сурчих. Тэ? Хов ярьж хүй боли ховоо гэж хэлээд сурчих. Тэгвэл бид нар тэр гэрэлдээ сайхан урт наслах, далтаа байсан ч гэсэн найз охин ярих. Яагаад? Хүн хосорол энэ төр хорвоогийн зам. Хүн хайрнаас л сайхан юм болж хардаг. Тийм ээ? Тийм болохоор би одоо зан заншлаа алд гэж байгаа юм биш. Гэхдээ сайхан сэтгэлтэй бай, нэрлэхүй байхаа бол мэдхгүйгээ шууд асууцсаар хов ярихаа байл. За их баярлалаа танд. Ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд та минь ахмадуудынхаа эрх ашигын төлөө эрх зүйн орчныг нь сайжруулахаас гадна бас сэтгэлгээг нь залуулаг сэтгэлгээг нь улам бүр байхгүй бол үндэслүүлээд тийм ээ. Байгаа бол улам бүр дэлгэрүүлээрэй гэж танаас хүсэх байна. Тиймдээ чи Экотелевиз энэ жилийн ахмадын өдрөөр залуучуудынхаа зүгээс за ахмад хүмүүсийн залуу сэтгэлгээг улам бүр дэлгэрүүлэх зорилготой контентуудыг мэдээллүүдийг их ихэн бэлтгэж хүргэж байгаа юм л да. Тэгэхээр энэ зорилгынхаа хүрээнд нэвтрүүлгийнхээ 2 дугаар хэсэг буюу дараагийн хэсэгт залуу сэтгэлгээтэй за энэ сэтгэлгээнийхээ үрээр үлгэр жишээ болоод явж байгаа нэгэн Ахмад Буурайн нэг өдрийн амьдралтай хамт явсан байгаа. Ингээд энэ сурвалжлагаа эрхэм үзэгч та бүхэнд төлөвлөлье. Хүрэлцэн ирж орсон та бүхэндээ маш их баярлалаа. За танад Лиза хамт олонд амжилт хүсье. Экотелевиз ч гэсэн залуу сэтгэлгээтэй нас гэдэг бол тоо юм аа гэдгээ Монголын ард түмэнд хүргэх тэр зорилгонд амжилт гаргаарай гэж хүсээрэй. За их баярлалаа. Эрхэм үзэгчтэй нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү? Сайн байна уу? Сайн байна уу? За сайхан намарч гин үү? Сайхан намарч гин үү минийхөө. За өнсөл нэ. За ямар. За эрхэм үзэгчтэй манаас нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг даваа хөвгөн гэрээс үргэлжилж байгаа. Танд юун түрүүнд ахмадын өдрийн баярын мэнд хүргэе. Баярлалаа хөвгтөө. Бид нар нэвтрүүлгийнхаа эхний хэсэгт одоо өнөө цагт манай ахмадуудад тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцсан юм л да. Тэгээд нэвтрүүлгийнхаа эхний хэсгийнхаа төгсгөлд бид нар за одоо манай ахмадууд Монгол ахмадууд маань хэрхэн залуу сэтгэлгээтэй байх вэ? Барууны орны хүмүүс яагаад гой залуу сэтгэлгээтэй байгаад идэв? А бид нар яагаад тийм байж чадахгүй байна гэдэг талаар зочдтойгоо ярилцсан. За тэгээд үргэлжлүүлээд 2 дугаар хэсэгтээ сайхан залуу сэтгэлгээтэй ахмад насныг төлөөлүүлээд тэгээд таныг бид нэвтрүүлэгтээ урьсан. Тэгээд бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. За би одоо их залуу сэтгэлгээтэй юм биз дээ. Тий, залуу сэтгэлгээтэй үлгэр жишээ болох үз гэж үзээд таныг нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсэгт баярын өдөр улам залуу сэтгэлгээтэй байна. Гоё тийм ээ. Та юун төрөнд өөрийгөө танилцуулаач бид таныг зохиолч, сэтгүүлч гэдгээр нь мэднэ. А түүнээс гадна та нэг илүү дэлгэрүүлээд өөрийгөө нэг танилцуулаач. Тийм, би ч одоо зохиолч, сэтгүүлч нэртэй юу ах вэ? Аль альнийханд баталгааг өвтлсөн тийм хүн Монголын үндэсний чөлөө зохиолчтой холбооны гишүүн тэндний шагналт тэдэнд бас нөгөө тэндээ албан ер нь насаараа зохиолчтой байгууллагад ажилласан. Зохиолчтой хороонд бол 30 хэдэн жил ажилласан байгаа юм. Тэгээд л одоо сүүлд нь болвол яг уу одоо ингээд чөлөөт уран бүтээлчгээл гэрээрээ байж байна. Ингээд миний одоо залуу сэтгэлгээтэй гэж тодтоход байна л да та нар. Тэгэхээр энэ яагаад ингэж байгаа юм бэ гэж гайхах би нэг залуусаад цүүд болох юу ах вэ? Уншиж байгаа, бодож байгаа, хэлж байгаа, ярьж байгаа бүх юм маань бас их аятайхан байдаг болов уу гэж би боддоо. Яагаад гэвэл энэ төгсгөөрсөн цаглашгүй гэрэлт их багш Чанкавагшиг номнуудыг уншиж гин Америкийн алдартай эрдэмтэн Лүзэх Ээл гэдэг эрдэмтэн байна. Тэр хүн болол тэр дотоод ариуслын мөн чанар тан тэнгэрлэг их хүчвэ гэдэг их сайхан номнуудыг бичсэн. Бас төгсгөөрс Оошо гэдэг энтхийн том алдартай хүн байна. Тэр хүний номнуудыг уншиж जैन. Тэгэл ер нь өөрийн орны сайхан номнууд, Японы сайхан номнууд одоо ч бас цаг их сайхан болж тэ сайхан сэтгэлтэй ингэж ийм байгаагаа юу гэж боддгоо гэхээр Монголын элитүүдтэй, Монголын алтан үеийнхэнтэй хамт ажиллаж исэн. Тэдний минь өөр өгөөж одоо л яваа багш тийм ээ. Яваа хулангуй, Эрдэнэгаа, Гарма
гармаага одоо тэгэл гайт угаал хамсрангуй удвал дарга. Гэхдээ тэгэл одоо Монголд өстой жинхэнэ зохиолчд гэж хэмб. Яаж зохиолч болдгоо, яаж их хөдөлмөрлөдгөө, хүний төлөө яаж явдгоо, хүний мөн чанар гэж юу гэдгийг би тэднээсээ харж, сонсож, үзэж ингэж байсан маань бол над одоо эргээд буйнаа өгж байгаа юм болов уу гэж боддгийг нэгдүгээрт. Хоёрдугаарт төрсөн нутаг тийм ээ. Төрсөн нутаг маань төрөөсөө аав ээж маань төмөн олон маань их сайхан улсууд гэж би хөвсгөлийнх л дээ. Хөвсгөлийн нутаг уул ус тэр одоо мөрөн ээж минь, далаа ээж минь, аав ээж минь ямар сайхан хүмүүсүүд байсныг би одоо л ухаардаг. Яагаад гэвэл бид нар чинь залуудаа мэддгүй юм байлээ. Ерөөсөө л одоо л нэг сүрхий ажилтаа хүн л гүйгээд идэг. Аав ээж маань ямар хүн байсан, яасан, ямар хуу болж байж гин, юу бүтээж ирснийг ерөөсөө мэддэггүй, ухаардаггүй тийм л байсан үе юм байна лээ л дээ. Миний аав бол зүгээр л нэг хөдөөний эмч байсан. Ээж маань бол юу тэгт миний аав хүний төлөө яаж хөдөлмөрлөдөг тэр жинхэнэ эмч гэж ямар өгөөжгөр мэдлэг боловсрол дутуу байж болно тийм ээ. Одооны эмч нараас уншсан юм дутуу байж болно. Тэгэхэд сэтгэл хүний төлөө гих сэтгэлийг бол би дэндүү эрт ухаарсан. Дараагийнх нь юу гэхээр хүүхдүүд минь байна. Сайхан хантай байлаа, сайхан хамт олонтой байлаа, сайхан ажилтай байлаа. Гэхдээ тэгээд одоо юунд нь би урваад байх вэ тийм ээ. Амьдралын альва нэгэн зовлон жаргал ээлжилж идэг юм болохоор хань маань тэнгэрт морилж байгаа л доо. Гэхдээ нэг хаалга хаагдахад нэг хаалга нэгддэг гэж их улсууд бичсэн байдгийн байлээ. Би тэгээ боддгийн хань маань нэг тэр тэнгэр талиад тэгэхэд намайг хоёр юм аварсан. Нэгдүгээрт яг хүүхдүүд минь байлаа, хоёрдугаарт сайхан хамт олон байлаа, зохиолчд маань байлаа. Тэд нар минь намайг ямар ч үед түш тулдаг байлаа. Нөгөөх нь энэ сайхан номнууд одоо миний уншдаг гэдэг байгаа тэр сайхан номнууд би та нарт үзүүлээ. Тэр сайхан номнууд гарч ир тэд нартай танилцах боломжийг өөрөөр хэлбэл гутарч гунж суух зав надад байгаагүй. Тэрийг уншснараа би за үхэл гэдэг чинь бол амьдралын төгсгөл биш юм байна. Хүн чинь бол арай өөрөөр амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Тэгээд миний саяны тэр нэг хаалга хаагдахад нэг хаалга нэгддэг гэж их хэрдэмтэд хэлсэн өрн бахаа гэж боддгийн. Та нар ч гэсэн ингээд зориод ирж байгаа наа сайхан л байна шүү дээ. Өнөөдөр бас л дахиад нэг нас нэмэрлээ шүү дээ тий. Та ураад суух ирэхгүй гэж хэлсэн шүү дээ. Ураад суухгүй тулд ер нь та юу хийж ийн? Яаж хөдөлмөрлөж ийн? Одоо манай монголчин хүмүүс ярьдаг шүү дээ. Ахмад наснууд чөлөө цаг өнгөрүүлэх олигтой газар алгаа гэдэг. Энэ ер нь аль нэгэн хүчин зүйлээс шалтгааллах юм эсвэл өөрөөс шалтгаална? Өөрөөс шалтгаална. Би өөрөөс шалтгаална гэж боддгийн. Би одоо тэр түрүүний хэлсэн эрдэмтэд тэр сайхан улсуудынхаа номыг уншдаг, хүүгийнхээ юмыг үзэж баярлж гэн, хүүтэй батар тал болж гэн. Би тэр ганцаард нь урваа хийх ажил байна гэдгийг би ойлгодгүй. Надад тийм цаг байдгүй. Яагаад гэвэл би цаг зав гарал номоо уншина. Тэгээ яваад хүүхдээ хоол ундын бэлдэнэ. Хүүхдүүдийнхээ тухай бодно, ярина. Тэгээд хүү маань бол сайхан их үргэлж баярлуулж. Хүүгийн маань нэг ном гарах тоолонд л би өстой гайхамшигтай их баярлж нас нэмжээдэг. Тэгээд өнгөрсөн хавар бол би буруу чилжээж магадгүй. Миний хувьд бол ерөөсөө бүр энэ амьдралд байхгүй баяр тохиолдсон. Тэр юу гэхээр охин маань орчуулад, хүү маань редакторлаад Бирман дизайнерын хийгээд энэ гэрлийн хүүхдүүд гэж ийм ном гарсан. Тэгээ энэ ном маань бас жоохон гэгэрүүлэх талдаа хүүхдэд тааруулсан гэгэрүүлэх таны мэдүүлэх талын. Би тэгээд энэнд би бодож охинтой хэлдэг юм л да. Хэлсэлдээ. Гэхдээ ээжид нь бол энэс илүү бэлэг гэж байхгүй тийм ээ. Хүү охин хоёрын минь нэг нь орчуулад нэг нь редакторлсан. Тэгээ Бирман техникийн дизайнерын хийсэн энэ ном ингээ миний гарт байж хахад би сайхан байхгүй яах юм бэ? Тийм ээ сайхан байхгүй яах юм бэ гэж. Хүн харахад сайхан биш байж болно. Би дотроо сайхан сэтгэлтэй. Би бол их баян хүн. Гэхдээ надад кассанд нэг төгрөг байхгүй. Би юусаа кассанд мөнгө сүнх хийж үзээгүй. Гэхдээ би их баян. Яагаад гэвэл надад уншуул ном байна, суувал орон сууц байна. Ярилцвал найз нөхөд зохиолчд минь байна, төшөөл хүүхдүүд минь байна. Тэгэхээр би бол их баян шүү тий. Та түрүү хэлсэн шүү дээ. Ээж аавынхаа талаар судлах, за сэтгэлийг таних талаар би эрт ухаарсан их азтай гэдэг хэлсэн шүү дээ тийм. Тэгэхээр би яг залуу хүний хувьд бодоод байт юм л да. Ээж аавынхаа удам хугацааныхаа талаар ерөөсөө судалдаггүй. Хаяа таныг бодцоод тэгсэн мөртлөө өдөр тутмынхаа амьдралд хүртэл тэгэл ерөөсөө нэг мэдэд бодоол нэг мэдэд мартаал ингэ явааддаг.
Тэгэхээр та эрт ухаарсан гэж юм. Тэгээд ер нь залууст хандаж хэлэхэд энэ удам хугацааныхаа талаар ээж аавынхаа өөх түүхийн талаар ер нь баримт цуглуулад ингээд судлаад үр хойжтой үлдээх талаар сайхан. Гэхдээ тэр би бас чамтай адилхан. Тэр ухаарах биш юм аа. Одоо би бол удам судраа их муу судалсан бас. Гэхдээ юу гэхээр аав маань багад байсан аавын маань төрөх, ээжийн маань төрөх надад үлдсэн. Гэтэл яагаад тийм байсан бол гэдээ одоо эргээ бодсон чинь та нар сонсвол итгэхгүй дээ. Миний аав ихээсээ 21 үлээ. 21 үлээ гэд боддоо 20 дугаар хүн миний аав. Тэгээд би анкет бичиж тэр үед одоо та нар одоо яаж ажил төрөл авдаг болсон 3 намтар самтар гэж хачин их юм бичдэг байлаа шүү дээ. Тэгээд 20 дугаар хүү болж миний аав гэхээр хүн болгон хүн чи андуурчч гэж 2 дугаарыг 20 дугаар гэд бичиж гэж боддог байхгүй. Тэгээд тэр та нарт ганцхан цугсхан ярихад энэ хэрэгтэй ч байж магадгүй юм да, хэрэггүй ч байж болох юм. Тэр 21 хүүхэд гаргасан тэр хүн ямар хүн байсан гэж би сүүлд одоо мэдсэн. Тэгсэн би тэр миний тэр эмээ нутагтаа алдартай сайхан хүүхэн байсан байгаа байхгүй юу. Маш сайхан хүүхэн байсан байгаа байхгүй юу. Тэгээд их тийм баян айлын ганц охин байсан юм байна лээ. Тэгээд тэр ноёны баруун гарын одоо төшмөлч гэдэг юм уу тийм хүний ганц охин. Тэгээд ноёны айгд өгнө гэж. Тэгээд миний тэр эмээг 16 настай байхад нь одоо хөвсгөлийн хаанаас ч юм өөр хушуунаас шууд үзэх гэж ирдэг байсан гэж. Тэгээд нөгөөхтөн ч суулгууд тэр хамаагүй нэг ядуу хүнтэй очиж суудсан. Тэр миний аав өвөө. Тэгэл уул цармаар нутагтаа улаа ягаан хорлоо, цармаар галдуу нутагтаа цагаан ягаан хорлоо гэдэг аймгийн соёлын ордынхан дуулдаг байсан байхгүй намайг жоохон байхад. Аав маань арьс марьс бол жигтэйхэн сайхан байсан л да. Тэгэл одоо 3 дахь үедээ сайхан хүн төрдөг гэдэг бид нарыг их сайхан гарах байх гэсэн нэг сайхан ч гарцгаагааг. Тэгвэл би одоо 2 сайхан эмэгтэй дүүтэй, нэг дүү маань хүнсний технологи инженер техникийг сургууль багшилж байгаад одоо тэтгэврээ тогтоолгоод бас л Монгол улсын зөвлөх инженер, нэг дүү маань үйлдвэрт ажиллажээс одоо олон сайхан хүүхэдтэй. Тэгээд сайхан жишээлбэл эмээгийнхаа талаар хэдэн наснда олж мэдсэн бэ? Би ч одоо эмээгийнхээ талаар нэг 30 мчтаадаа мэдсэн үдэ 20 30 таадаа л мэдсэн баг. Тэгээд тэрийг судлъя гэж бодоагүй. Бодоагүй л байгаа байхгүй. Тэгээ одоо тэр үед судалдаг байж гэхээр нөгөө хүсэл шасал гэдэг юм чинь одоо яхаар нөгөө мэдээд над ярьж хүн байхгүй болчихсон л байгаа байхгүй. Тэгэхээр та нар иштэл мэд хэрэгтэй. Тэр удам судар ургаа мэднэ гэдэг бол их чухал юм билээ шүү хүүхээ юм надад. Таны аавын арьс их сайхан байсан гэж таны арьс ихс их гоё юм аа. Оо баярлалаа. Нууц биш бол хэдэн настай вэ? Тэгээд орж ирсэн чинь та ингээд сүйтэй цай биш хярам өгч штт тий. Та ер нь голцоо хярам уудгүй хүнс. Энэ хярам өхний яг хоёр юу та нарын ажил үйл сүртэмжтэй байг гэдэг нэг сүү голдуу хийж өгч байгаа юм чинь. Би ер нь их цаймаа гуйхан монгол хүн ч уулгүй яхав тий. Тэгж уудгүй шодлоо яриад яхав. Өдөр тутам болоохгүй. Одоо энэ хүмүүсд манай зарим улсууд чинь ярьдаг штэ. Хоньны мах сүйтэй цайгүй бол манай ээж яахгүй. Над бол тийм байхгүй. Би бол тийм биш. Хярам голдуу нь усуун тэгээ сайхан хоолунд эдний хүүхдүүдийн буюу одоо энэ засаг төмөн олны буйнд одоо сайн сайхан хоол зөв хоолтой сайхан юмнууд гарч ийн тэрийг идэн уг нь бол яг номороо бол үхрийн мах голдуу идэх юм байна л дээ үхэр адууны мах тэгээ би ч өглөө коктейл идэн алуун бас их тийм юу та тэгээ хүмүүс маань яг уу ийм юугаар энэ ээж минь юунд дуртай юм чи энийг аваач л гэж тэгдгийн хүүхдүүд маань тэгэл ингээл байдгийг. Арьс насны хувьд нас та нар одоо итгэх болов? Би одоо 70 руу явж штэ. Таны арьс марс яагаад юм гоё толгор байна? Гэхдээ туршлагасаад байх юм байхгүй. За миний туршлага гэх юм бол ер нь хизээний аав ээж маань юу түүхийн усаар нүүр гараа би угаадгүй. Дагнын буцаж суусаар аваад хөдөө байхад бол цасны ус тийм ээ. Би чи мөрийн ээжээр угаагдсан хөвсгөл далайн хүн шүү дээ. Тэгэхээр сайхан байлгүй яах вэ тий. Хүүхдүүд маань ч гэсэн сайхан та. Миний хүүхдүүд сайхан. Одоо ер нь энэ насанда анхаардаг арьсандаа дотроосоо гаднаасаа анхаардаг. Одоо хоолндгүй одоо юу ч байх вэ яг л монголчуудын л эдгээр. Гэхдээ юу би Монгол тос хэргэлдэг юм. Монгол нүрний тос, тижээлийн тос. Эсвэл тэр Монгол тижээлийн тосыг шавж өгнө шүү дээ. Оройн цаг магаараа. Оройн цаг магаар тэгэл яах вэ ерөнхийдөө одоо бол энэ зундаа нөгөө нэг жоохон горлж яах юм да тэрнээс уг нь бол би цайвар л да.
Таны ярианаас таны хамгийн том бахархал таны хүүхдүүд. Тий. Ач зээнэр байна л да. Тийм хамт олон байна зохиолчд Нэг минь. эмээнэрт ийм мэддэг штэ. Гал дээр гарсан ач зээ гэл илүү хайртай байгаад идэг. Та ер нь одоо ач зээ үр хөхөд хідүүлээ олж ин тэр тундаас илүү хайрлаад байгаа хүн байна уу? Байлгүй яах вэ? Өрмөнгөч. Юу би хүү маань 2 хүүтэй. Хүн нэг нь Англид байна, нэг нь одоо гадна явцгааж сайхан хүүхдүүд байгаа. Охин маань нэг охин 2 хүүтэй. Тэр охины маань охин энд гарсан гал дээр гарсан ганц зэм нь энд ирсэн байгаа урд сурдгийн магистр хамгаалж байгаа. Алуу миний охин наашраараа. За наашраараа. Миний хайртай охин тэгээ өнөөдөр нисхийн тэгээ над өнсүүлэх гэж түрээд ирсэн байгаа. Гэхдээ энэ гадуур хувцастайгаа явж байгааг нь хардаа. Биnéдээ өсөлөх гэж ирсэн байна. Тий, хатан тунгалаг гэдгээ. Тэгэхээр хатан тунгалгийн хувьд эмээгээсээ өсөж өндөгтөө үлгэр жишээ авдаг. Одоо ч гэсэн ингээ хараад бахархдаг. Тийм зүйл юу байдаг вэ? Жоохондоо бол тийм бол анзаарахгүй шүү дээ. Миний хайртай эмээг л явж исэн. Одоо зүгээр яг өөрөө том болоод ингээд амьдрал дээр гараад олон хүмүүсийн донд яваад ирэхээр зүгээр нэг л юм амар өөдрөг. Бүх юм яг өөдрөгөөр хардаг. Одоо их гоё тийм нэг өөртөө урам өгсөн номнууд уншдаг. Би ч гэсэн одоо эмээгийн зааснаар тийм дотоод дариуслын номнуудаас айгу уншдаг болсон. Тэг хүнд ярахаас илүүтэйгээр өөрөө бол тэрийгээ бодоод бичээл ингээл байхаараа өөртөө ч ихсэн айгу тааширдаг, гоё болдог. Тэгээл тэр үллээ ихэр л эмээг айгу боддог шин. Өөдрөг зам нь ер нь өвлөгдсөн үү? Тийм штэ. Эмээ тэг манай эмээ чинь ерөөсө хүн уурлаа гээл уурлал нөгөө тийш хараад мартчихдаг. Би яг л тийм. Тэгэхэд чи уурлал муухай ашсан тийм нөгөө тийш хараад мартаал ерөөсө энийг л явж идэг тий. Би уурладаг гэж юу чана. Зохиол сэтгүүлч хүний гэрт ирсэн чинь номын сангаар нь заавал зочлмоор байна. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ Гэхдээ миний номын сан бол уг нь бол сайхан ариун номтой. Гэхдээ нөгөө хүүгийн ажил руу тал нь хуваагдаад одоо энд Монгол голдуу зохиолчдын маань гарын үсэг зурж өгсөн номнууд болгүй яах вэ? Би бүр дуртай үзүүлнэ тий. За хамгийн гол нь эрүүл байна тийм ээ. Би очиад ярина та. За. түрүүн та хэлжсэн шүү дээ. Амьдралынхаа нэг хүнд үед нэг номыг уншсан, бурхан багш ингэж хэлжсэн. Тэр ямар ном юм бэ? Тэрийг би одоо үзүүлээдээ за энийг ингэ тавьчихдаа минийхөө. Тэр энэ ном байгаамаа. Энэ бол өстой хүн болгон унших ёстой ном. Тий, энэ ямар учиртай ном уу гэхээр би энийг нөгөө их юу яадаг юм аа. Энийг 3 дахь ерөнхийлөгч Инквайр орчуулад дашвалуур редакторсан. Тэгээд энийг Бакула Эренбуучгийн одоо зарилгаар гэдэг юм уу би тэр хэлийг мэдэхгүй л дээ. Хүсэлтээр гэдэг юм уу хийсэн. Тэгээд энэ нээлттэйгээд энэ Бакула Эренбуучгийн гарын үсэг нь юм байгаа. Ийм номыг надад өгч ирсэн. Энэ ном бол маш сайхан ном. Энийсээ бүх юмны суур болно. Яагаад гэвэл ингээд онлоор бичээгүй дагна үлгэрлээд бичсэн. Тэр их хайтайхан ном шүү. Энийг уншсан уу? Уншаараа. Энийг унших зүгээр шүү. Уншчихсан гэдэг байхгүй юу? Уншчих биш байхгүй юу? Номыг чинь одоо 3-4 дахиж жишээлбэл уншигч юугаар нэг уншин тийм ээ? Одоо бид нар бол редакторын юугаар уншин гэж ярьдаг. Дараа нь ойлгож уншин гэж ярьдаг. Дараа нь өөрийн болгож би бол өөрийн болгож уншаасаа уншчихсан биш. Энэ дотроо өөрийн болгож уншина гэж байх уу? Байхгүй шүү. Ер нь байхгүй шүү. Тэгвэл их ухаантай улсууд та нар шиг сайхан сэргэлэн хүүхдүүд байдаг байж болох юм. Би бол зүгээр уншаад яг авна л да. Хүн болгон л авна. Тэгвэл энэ чинь тэгдэг юм. Тийм юм байна. Одоо жишээлбэл бурхан багшийн сургаалan гэсэн байсан чинь энэ чанга багш ингээд хэлэхээр энэний юм бэ. Ингээд харьцуулаад аминдээ өөртөө бас гаргалгаа хийгээд байгаа маа. Тэгээд тэрэндээ өөрөө их урамшин. Тэгээ хүүдээ хэлнэ. Миний хүн чинь ингэсэл юм байна шүү дээ. Жишээлбэл хүсэл хясал гэл тийм ээ. Би ч одоо залуу байхдаа хүсэл хяслын орчлон гэж бишгүй шүлэгччихв. Тэгсэн чинь энийг би монголчууд их ухаантай гэж боддгийн. Яагаад энэ хүсэл хясал гэдэг үг Монголоос өөр оронд байдаг үгүйг би мэдэхгүй л дээ. Монгол хүүхдүүд 3 нас хүрээд хэлд ордог байж л дээ. Одоо бол ерөөсөө 1 настайд орж ам чинь хүний хөгжил хурцсаж штэ. Гэтэл энэ одоо энэ төгсгөгээрсэн сүнсний мөн чанар энтрийг уншаад энэ төгсгөгээрс улсуудад хэлж байгаагаа ингээ уншаад энэ юм үг мэтгэд хүн 3 нас хүртлээ монголчууд ярьдаг штэ. Урд төрлөө мэдчихийдэг гэж. Урд төрлөө мэдчихийдэг. Би одоо хэм байсан. Яас одоо энэ гэгэнтнүүдийн чинь 3-та 5-та тодруулаад байгаа үсттэй. Тэгж мэдчихийдэг байхдаа ярих гэж боддог, ярьж чаддгүй. Ярьлаа 3 хүрлээ нөгөөх нь мартагддаг.
Би тэгээд тэндээс монголчууд төгсөл ёсол гэдгийг гаргасан болов уу? Нэг жижиг юмнаас гаргаагүй гэж би өөрөө гаргалгаа гаргачаа тэрэндээ баярлалдаг шүү дээ. Ойролцоогоор та ер нь өдний болтол хичнээн ном уншсан барагцаа та байдгүй. За тааштай мэдхгүй. Одоо энэ жишээлүүд энэ байж тээ 13 хаадын 13 бот. Манайх чинь юу юм бэ нэлээ? 37 хаан 8 богдтой байсан юм байна лээ. Монгол улс ер нь одоо юуны тэндээс эхлээд яасан миний хүүгийн эмхтгсэн юм сайхан ном байна. Өнөөдрийн хувьд ер нь таны хийх ажлын төлөвлөгөө. Оо миний өнөөдөр бол их баяртай өдөр шүү дээ. Та нар нэрийг сайн хүүхдүүдийн өөрсөн бүтэх баха. Миний хүүгийн номын нээлт болох гэж байгаа. Зөв. Тий. Та явна өстэй. Би явдаггүй хаа. Хүүгийнхээ номын нээлтэнд баяр. Оо болонд өстэй их баярлалаа. Та нар бүгдийг нь урьдчихъя. Азгуур номын дэлгүүрт таны хүүгийн номын нээлт болох юм шүү дээ. Номын нээлт болж байгаа. Самано. цагаасан иртэрдээ харцны усан голоосон эхэлж хэстэй ичимэн дэргэд байгаа болоо харцны усан голоосон эхэлж хэстэй ичимэн дэргэд байгаа болоо Нэвтрүүлгийн маань төгсгөл та ахмадын баяр болж нийт ахмадуудаа зориулаад бас залуусдаа зориулаад ч юм уу тий сайхан урмын үг хайрлаад нэвтрүүлгээ жаргах байлаа. За тэгээ. Гэхдээ ахмадууд гэхээр би ер нь бол одоо ахмадууд настай хүн эмээ өвөө гэхэд бол нэг таатай биш байдгийг. Яагаад гэвэл нас гэдэг бол ер нь цаасан дээр байгаа тоо юм шүү дээ. Өөрөө сайн бодож сайн сэтгэж би сайхан одоо сайхан байлгаж байгаа бүх хүмүүсүүдэд бүх юм талархаж нутаг ус, уул ус, нар сар, хангаа дэлхий, ард түмэн, үр хүүхэд, хань ижил, аав ээж бүгдэд нь талархаж байх юм бол хүн сайхан байж болдог гэж би боддог. Ямар ч байлаа гэсэн би бол одоо ингээд ер нь л бол явчихлаа да настаа болчлоо гэж бодох шаардлага бол байхгүй юм. Өөдрөгөл байх юм бол юу бодно тэргээрэл хүний бодсон нь бэлдэг. Бид нар даанч харамсалтай таатай зүйл бодохоос илүү таагүй зүйл бас бодох тохиолдол байдаг. Тийм учраас таатай сайхан зүйлийг бодож урт насалж удаан жаргаж улам залуугаараа сайхан байгаараа. Монголд маань ер нь дэлхийн нийтэд бол одоо нас бол их өндөр болж штэ. Одоо хуучин бол одоо нэг 50-аас 70 насыг одоо өтөл нас гэдэг байсан бол одоо 80-аас 100 насыг өтөл нас гэдэг болсон. 50-аас 70 насыг бол эдэр нас гэдэг болсон. Дэлхийн нийт хүн ер нь 120-с дээш наслах ёстой, 125 наслах ёстой гэж үтсэн байдаг юм байлээ. Эрдэмтдийн бичснээр яагаад тэгэхээр хүн чинь нөгөө 5 махбодоос бүрддэг. 5 махбодыг 5 махбодоор нь бүрдүүлэхээр үржүүлэхээр 25 гарна. Тэрийг хүн нас нэмж одоо ухаан суусан 5 насаар нь үржүүлэхээр 125. Энэ бол хамгийн доотлын хугацаа гэж эрдэмтэд бичсэн байдаг юм байлээ. Тэгэхээр бид нарын 50, 60 нас, 70 нас тэр байтугай 80 нас бол залуу нас юм аа. Тийм учраас бүгдээрээ ахмадуудаа бид нар залуу шүү. Сайхан байцгаагаараа. Их цаана бидний ирээдүй ард байна. За тандаа маш их баярлалаа. Бидний нэвтрүүлэгт урилга хүлээн авч оролцсонд тэгээ тандаа болон телевизээ үзээ сууж байгаа нийт ахмадуудаа за өдөр бүрийг өнгөлөг сайхан өнгөрүүлж байгаарай. Та бүхэн маань урт насалж удаан жаргаарай. Танай телевизийн хамт олонд ч гэсэн ажлын амжилт биш. Азтай, одтой, хиймэртэй байгаарай. За их баярлалаа танд.